сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны дагаас басан гарагийн 19 цаг 10 минутаас хүргэж байгаа. Үзэл бодлон цэгцтэй үг яриа нь унавчтай урайтай 225 нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 14-ний басан гарагийн дугаар шууд хүрэхэд бэлэн боллоо. Студиуд хөтлөгч Ханцаа Ами найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар эрүүл залуу амьдарсах яваратайгаар Live TV брендийн өвлөнцөө мөн Wellness Will Be Shop-оос Will Be Shop зэгийн хамтраа ажиллаж байна. За түүхийн хандав чимдийг хүргэе. Яг манайх одоо түүх зохиоход бэлэн л үсттэй. Бэлэн бохоо. Бэлэн л байдаг дөө гэдэг шиг тийм ээ. За ингээд тавынханд толбогдсон сонсогч тухайн багтаа нэр өгөн зам өөрхөө хочиг хэлж орж ирдэг лээ. За мэдээч хэрэг алтан дүүрэн бол гар утасныхаа спикер чихвчийг унтраагаад за тэгээд дээрээс нь радиогоо унтраагаад холбогддог шүү. За та бүхэн битээр түүх зохиод өгчрс хүүхэд авдаггүй. Тэгээд энэ өндөр бас өдөр нь холбогдож байгаарэ. Өчигдөр бол зөндөө хүүхэд холбогдсон шээ. Өстө өөрх юм байсан. За тэгээд түүх зохиогоо дандаа хийсвэрээр сэтгэх учраас нэг гүн гүнзгий бодохгүйгээр хөгжилтэй л ингээд зохиогоод яваарэ. Гинэлэх бол манайх жоохон гүнзгий бодох гэдэг. Амьдралтайгаа уйчаад дээ. Ямар ч хамаагүй үнцэг хийсвэр зөө шүү. Ихний сонсогч байна уу? Байх голчлаа. Эхлээл хаягдлаа. Эфирийн шоудаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараад таны өмнө нээлттэй байна. Орой мэндийг хүргэе бүх сонсогчдоо. За манайхан түүхийн санаа уйлгой бичээд комент хэсэгт бичиж яваарэ тий. Харин би ч одоо баг түүхний санаагүй болоод шүү сүүлийн үед. Байж болох бүх түүхийг хоёулаа ер нь зохиоцсон байл шүү дээ. Байж болох арайч бүгч биш байх. Бүхээс шүү. Надад бол тэг санагдаад байгаа. Тэгсэн үү. Бүр сэдвч үгүй болоод байгаа. Учираас манайхан гоё тийгмээр байна, ингэмээр байна гэж би орж иж байгаа сонсогчдороо санаа авал яадаг юм бол. Харин тиймтэй угнаас. Тэгээ түүхийг юу хэлчихэд санааг нь хэлчихэд зохиогоод яваад ивэл яаж юм. Бас тэгвэл сонирхол энэ нэр ямар хоёлоогоос гарахгүй шүү дээ. Тийм тэгэхээр арай өөрөөр. Тэгвэл хоёлоо бас айгүй сонирхолтой юм шиг. Харин тийм. За ингэмээр байна гэж санаагаа хэлээд тэгээд түүхийн зэрэг зохиогоод явуучвал бас өөр хэлээ. Тэгж үзье тий. За эфирийн шоу дотоос 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй. Тэгээ би нэг уудаг чи нэг хаягддаг хоёр хөхөл болтоо уусч байгаа. Байнга л нэг тийм болд шүү дээ. За ихний сонсогч байна. Байна. Орой минь хүргэе. За энэ яг яадаг нэвтрүүлэгтэй холбогдчихоо. Хинбэ өөрөө эхлээд нь. Би Баатар гэдэг юм байна уу? За Баатар 225 гэдэг нэвтрүүлэгтэй холбогдсон буюу за сэдв өгнө буюу ямар ч хамаагүй сэдв өгдөг юм. За. Тэгэхээр та тэрийг өөрийнхөө багийн хөтлөгчтэй хамтраад тэр сэдвийн дагуу хөгжилтэй түүх зохиодог өдөр байхгүй? Түүх зохиодог. За маяг сонирхолтой байна. За. Тэгэхээр та их задгаа сэтгэх хэрэгтэй. Эхлээд нь өөртөө хоч өгнө. Ямар хоч өгнө? Энэ өчтөрийн хоч болох уу? Өчигдөр орж ирсэн юм. Тэр хочороо л тэр жигтэй явдаг байхгүй юу? Тэр хочороо л явчих юм уу? За. Сойрыг бол марга мэдчихэж байгаа юм байна да. Ямар хоч гэсэн? Өчтөр яг нэг онцгой таалгаад байдаг. Тийм. Өөрөө хочиг хэлээр өгөө тэгээд. Харин ямар хоч гэсэн бэ? Хайраа гэд. Хайр юм уу? Тэгэхгүй л хайр. Чи олон мянган холбогдож байгаа шүү дээ. Өдөрт одоо битэр жигчтэй. Жил болохоор чи нилээх болчихно. Хайр мэрэгжлийн моцороод хаалаа модоо шууд хийдэг болоод затраа бодлоо. За хайраа. Юу шүү хайраа амигийн багт орсон шүү өөрөө. За одоо багтаа нэр өгнө. Ами тий. Ами. Миний нэр утгаалж дээ. Амээ болоод амаа. За ямар нэр юу яасан бэ? Хөгжилтэй түүх болгоно гэсэн үү тий? Одоо болохоор хоёлаа багтаа нэр өгөх шүү. Эхлээд багтаа нэр өгөөрэй. Багтаа нэр өгөө. Ямар нэр өгөх юм? Харагдаж байгаа юм аа хэлчихтэй. Бүрхэг тэнгэр гэдэг нэр өгчтөө. За бүрхэг тэнгэр. За эсрэг талаас хоёлоо сэдв өгнө. За гашуун нулимс гэж. Гашуун нулимс. Бүрхэг тэнгэрээ өөрчилчих юм уу те? Биш ээ. Нүг багийн нэр болохоор бүрхэг тэнгэр. Гашуун нулимс нь юу юм? Юу вэ? Одоо нэг сэдвийн тухай ярилцсан гэдэг байгаа шүү дээ тий. Бид хоёлаа гашуун нулимс гэдэг сэдвээр түүх зохиох юм уу? Зөв. За тэгвэл чи намайг чиглүүлээд яваарай. За юу. За тэгвэл та хоёр гашуун нулимс. Чи эхлээн ярих юм байна. Би тэр нулимсыг гашууруулаад гэж байгаа. Тэгээд гоё хөгжилтэй болгоё. За гашуун нулимсыг хөгжихгүй юм шиг санагдаад тах юм да. Тийм. Бол. За хайраа эхлээрээ одоо. Чи сэдв өгсөн учраас. Ямар юм бэ? Хайраа эхлэрээ гэж. Бүч өөрөө хайраа гэж өгтөө нэр өгсөн чи. Бодгоор энэ зэрэг. За
За эхлээрээ гашуун Ер нь бол ямар ч хамаагүй юм яриад явчих юм уу те. Ер нь зохиол олгоод түүх ах хэвээр. Одоо жишээ нь тэнд сүнстэй таарсан түүх, хаягдсан түүх, одоо тэгсэн ингэсэн түүх нэг тиймэрхүү. Тэгсэн бол одоо жишээ сүнстэй бол те оршуулгын газар руу битүүр такситаа явж байгаа тэнд ингээ ийм та таарад гэл. Тийм байл. Одоо гашуун нулимсээ чи би яг яах учрал олохгүй суугаад за. Би гэхдээ айгүй их бууз ихээр боллоо. Тэр буудын би идэх гэж байгаа. Их ч хаад ойлоод гашуун болчихгоо. Ингэсэн юм аа. Миний хайр надад теста гарынхан буузыг хийж өгье гээл. Тэгэл би чи орой өстэй үсгэлээнд нь уур хүрээл очисон чинь дуусаагүй байна. Үгүй чи яаж би ингээ өсөж штэ чи өдөржин ингээ хийж штэ гэсэн чи одоо болох гэж байна гэл. Тэрүүгээр нэг сонгон сармис олоод гурил мөрөлтөд гутгалтсан байж исэн. Намаг орж ирсэн чинь ороод ирсэн үү? Зогсоод ороод тэрэг. Энэ сонгоны чи үнэхээр арилгах чадахгүй нэ бүр. Энэ бүр нөлмөс чи бүр аягаар гоожод балартай юм байна. Тэгээд хараа ишээсөө өглөөд нь шингээ юм уу гэд аяхтай юм уу чинь юу гэсэн чи харийнх нь нөлмөс гэж яриад байгаа. Тэгээд өчнөө за кортлоос нөлөөс энэ бас нэлээд гашуу юм аа. За яста гашуун нөлмөс гэдэг. Айгуу гашуу. Тэр сонгоны аагад нөлмөс уурсахаар айгуу гашуу болд юм байна шүү дээ. Бөө зүг юм уу? За тэгээд тэр би чам цай өгч юу өгч юу? Нөлмсөөгөө дагаагүй. Нөлмс тэ аяг дөрөв цай өглөө тэгээд давс маус хэрэгсэн гоо. Сул тал нь ойлох. Нилээ ойлно. Амар ойлох. Ის сэтгэл үтгэл айгүй зөөлөө тийм. Одоо зүрх бууз өгөхгүй даа яах гэдэг. Тэгсэн чинь гаднаас хажуу айлын балбар орж ирж байна. Балбар яах гэж байгаа юм надад шиг. Балбар яах гэж байгаа болгүй шүн. Харин шүн 11-т харддаг штэ. Балбарт хоёр тэгөө сонирм байгаа шүү. Харин нэлээ юу орж ирж байна. Нэлээ ууралсан гомдсон байдалтай орж. Балбар яг гомдож гомдоод. Би яас тэр балбар эхнэрийн жиш балбар гомдож момдоо. Турж өгч байгаараа би гомдох хэрэгтэй юм биш үү болно. Гэхдээ балбар зүгээр орж ирлээ. Балбарыг яагаад би балбартай би ярихгүй. Гү чи яаваа юу болчихв нэ тэрэ гэдэг ирлээ. За. Чи юм ярьж байна. Энэ юу яриад дэс би нөлмсийн угаас. Сая би шүн дундын яриа сонслоо. Яг тэр ярьжсэн яг тэр үйл явдал манай сайн болоод ашиг байна гэд нэлийн сонир байдалтай орж. Балбар ууц юм уу? Тойроод яадаг. Нийлж уугаад арай очихоор дааж бууз мус хийсэн юм байхгүй. Нөлмс гэдсэн арх байсан юм биш тэр яг. Хотлоо тэгээ намайг оронгод нөгөө архиа нуух гад харин шүнжи өдөрж уйлал антар гэ нөлмс үзсэн. Та нийлж уугаад байгаа юм байна те. Балбыг хорлоод ирлээ. Хорлоо. Манай нөхрийг уруудтаж уугаад ин гэж би хэлнэ. Аха. Одоо балбар харь чи буузаа хийж зүгээр. Ай хоолгүй. Гаргалцдаг. Гаргацсан. Одоо буузаа хийгээд өчгөө унт маань ядраад өсөөд байна. Яг аяг бууз өгөх юм уу? За аяг дөрөв зөндөө их бууз өглөө. Тэгсэн. Зүрхэн бууз өглөө. Манхрома. Айгуу романтик шүү дээ. Жохон гимэн жохон ууч чадалтай. Дэрийг нөлмөс гэд худлаа яриад л байдаг юм л та. Тэр бол огтоодаг юм байна. Яа огтоодаг болчихсон. Балбартаа нийлэл уугаад байгаа хэвчтэй. Уурн балбар уурн хажуу талын тэр шүн дундын яриа сонсоод яг тэр шүн дундын яриа болсон юм яг манай гэт болцоод байна гэж айгуу тэр сэтгэл санаа их хямарсан орж ирсэн баггүй. Энэ балбарыг манай нөхөр танаа нөхөр яага манайх руу орж ирдэг зовлонгоод очиад байгаа. Чи би оройн аимшигын түүх яриад өгч гунд болохоор л унтуулгаад тэгэхээр хайгаад идэв манай сүс ярьж өгөө. Байга аимшиг юм ярахаар байга хайдастай өөрхий. Тэгж яахгүй. Тийм л юм байна л та. За ингээд балбарыг манайх руу явуулаад тэгээ дуусгадаа түүхээ. Арай балбарыг одоо явуулъя шиг зүгээр. Хариулъя. Тийм балбарыг сая би явуулчлаа хөөгж явуулчлаа. За. Манай ханийг уу за. Одоо яах вэ? Одоо унтах уу та? Одоо унт. Арай унтхий зүгээр дихгүй. Өглөө ажилтаа болсон. Өглөө ажилтаа. За баярлалаа. За холбогдсон За баярлалаа. Арай сайхан өнгөрүүлээрэй. За ажилтаа. За. Юу. Эго би өөрөө утгыг мэдэхгүй болохоор ганцтай авлаа гэдэг шиг.
Гашуун нөлөөс ууж муу юу чигээд байна. Гэхдээ аяглал өгөр нь уучлаа шүү дээ. За Андраш чи танилцуулаад өргөжлүүлье. Эрүүл залуу амьдарцгай лайв TV-ийн өвлөн цай. За тэгэхээр коконатын сүгөр багсаарсан учраас навчид ногоон цай хэрний сүүний тааламжтай амт үнэртэй байдаг. G-Word цайны ертөнц компани нь 2009 оноос эхлэн 8 дахиалтай цай дугуй болонтой 2011 оноос лайв TV тансаг зэрлийн навчин цайг захиалгаар үйлдвэрлүүлж 2013 оноос 200 гаруй нэр төрлийн цайтай T-Guard анхны цайны төрөлцсөн дэлгүүр нийцсэн байгаа. За ингээ 2018 онд болохоор Dilmax брендийн аль биесны эрхийг аваад 2023 оноос Туркийн Kayla гурмэ цайны аль биесны эрхийг бас авсан байдаг. За мөн Туркийн алдарт Хажабаба амттан мастер нац татаасан жимс бусад цайны эд хэрэгсэлгээд олон улсын зөвхөн дээд зэрэглийн бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээл дээр худалдан борлуулж байгаа цайны мэрэгсэн компани байна. За тэгвэл хэдүүлээ яагаад энэ уулон цайг сонгох шалтгаан юу байна вэ гэдэг тэр талаар ярилцъя. За уулон цайг гоо сайхны цай гэж нэрлэдэг гинэ. За гэхдээ үүнээс гадна хоолны шингэц муу гэдэсний гөрвөлзөх хөдөлгөөн дутмаг бүдүүн нарийн гэдэсний бохирдол ихтэй илүүдэлжинтэй за арьс салт болгонд нөгөө давсаг шээсний замын өвчлөлтэй эцсийн болон элдв харшилтай нүрээ батгах их гардаг царайны өнгө зүс гундуул уухад илүү тохиромжтой байдаг. Гэтэ ер нь тийм шүү дээ нэг ийм хотоодны асуудалтай харна нүр ам дээр юм гараад шүү дээ. Тэг өсвөр насны хүүхдүүдэд бол бас уулга бол зүгээр санагцсан хандлаа тий. За тэгээд навчид цайг бол ерөөсө буцалгаж уудаггүй олон дахин халуун усаар ингэж хандалж уудаг. Олон дахин хандлах тусмаа л илүү сайн байдаг. Тэгэхээр нэг уугаад бол орчихгүй байхын дахин хандлаад ингээ уух нэ. Органик элдв нэмэлт бодисахгүй тансаг зэрлийн цай уух нь тоолж барамгүй эрүүл мэндийн ач тустай. За энэ батлагдсан судалгаа нь өдөр 5 аяга ногоон цай ууснаар бодисын солилцоог идэвхжүүлэн 70-80 калори шатаана гэж бүр батлагдсан байт юм байна. За тэгээ лайв tea цайг авахд хүргэлт үнгүү за дээр нь нэмээд брендийн шилэн аяг үнгүү билэлж байгаа. Аяг нь ирэх юм бэлээ. Тэгээ тэр нь аяга хөөрх юм билж бид хэд бас нөгөө бид хэдээс өгсөн. Офс дээр тойруулаад бид ч уугаад байгаа даа. Тэгэхээр захиалаад хүргүүлээ дээрээс нь бэлгтэй байгаа тийм ээ. Бэлгийг бас авчаарэ. За хавар худалдаалагдж байгаа гэхээр номын EMR, доргил, сансар, FS гэх мэт бүх сүлжээ дэлгүүрийн цааны тасгаас за мөн 94 11 18 14 94 11 18 14 дугаараас захиалаад үнэн хөрвүүлж авах боломжтой. Social аягийн live tea за мөн T-Guard by T-Lovers гэдэг хаягнууд байгаа учраас дагаад дэлгүүрийн мэдээлэл аваарай. Эрүүл залуу амьдарцгай live tea брендийн өвлөн цай хамтран ажиллаа. Баярлалаа. За ингээд дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Байна. Орой минь. Имбэ. Хүн цараа. За. Нэг үгүй салгацлаа. Юуг нь салгаач юу? Нэг юм салгаалах шүү. Араа жуугаа салгацлаа. Араа жуугаа салгасан. За манай багт орсон шүү. Багтаа нэрээ өөр ах. Дүүрэн жавха. Дүүрэн жавха. За. Баах чанцаагийн багт орсон. Чанцаатай хамтран зохиох түүхийн санаа байна уу танд? Хамтран зохиох уу? Өөрт чинь санаа байгаа маа. Танд санаа байна. Байхгүй бол би өгнө. Үгүй. Чи. Би өгөх юм. За тэгээ. За ингэн. Чаги одоо баах танаа аав ч юм уу ах ч юм уу тийм хүн шүү заяа. Тэгээ сая Мартин 8-д маш их хэмжээний цэцэг авсан. Хинээс? Мэдгүй хинээс чамаг авсан. Үгүй. Чи авсан. Би авсан. Тэгээд ингээ тэрий чин гэртээ ингээ байлгаад хахаар хүч мөхөх гэ нэг займаа эстэй байгаа учраас тэрийг хоёр яаж иж агаад бартардаа чамаагүй зарж дуусгах. Би цэцгээ зарах юм. Тийм ээ одоо цэцэг чи өгөх гээд шүү дээ. Хугацаанд дуусаа. Одоо сезон байхгүй яаж зарах вэ? За би инглээ гэд Мартин 8-аар надаа нэг 999 сарнаа ирлээ. Гэрийн үүднгээд хүрээд ирсэн. Тэгэл гайхаал гэрлүүг оруулах гэсэн чинь зөндөө сарнаа болд юм биш. Тэгээ баг өрөө дүүрээд, гэр дүүрээд. Тэгээ би ч тэр хамаатны баа гэдэг ахтайгаа амьдарч битүүр ч жоохон би нөгөө жоохон ядруу мөнгө төгрөг муутай. Тэгээд баа ахын байрдаг хамт төрөөсөлдөх сохгоо. Тэгээд тэгсэн чинь баа чанцаа одоо энэ юу вэ? Ямар их сарнаа вэ? Хоёулаа ч нааша цаашаа зурж чадхаа боллоо. Энэ минийх учрыг олооч ээ гэж намайг. Тэгэхээр би нөгөө сарнаг модич одоо усан тийгээд ингээд жоохон цэцгэлүүлээд удаан байлгах юм уу яадаг юм бол гэж бодоод усан тийгээд тавилаа. Тий, тэгээ нэг баах нэг 100 дахь сарнаг усанд хийжсэн нэг гинт нөгөө цэцгээ чулуудснаа. Эний чинь бүгдээ зарна. Би яаж ингэж амьдрах юм гэ над руу уурлаа. Тэгэхээр би за болж гэн. Угаасаа дүүн ер нь зарыг гэж бодоод ирсэн. Наад чи хоёулын ер нь нэрээ зарах уу яах уу гэх. Ингээл хоёулаа бизнесийн төлөвлөгөө гаргаж эхэллээ. Илүү гэлбэр удаатраад бүрж өгөөд доотод энэ цэцэг мэтгэр уу яалаа. Эти шоуто цэцэг зарж байгаа. Чи нөгөө утсан дээр зар тавиад байгаа. Би зар тавьсан тий. Сарнаа авах уу, ширхгэн 45k гэх юм. Амар тий зар тий. Битүүрээс нөгөө жоохон өнгө мөнгө оруулаад саамаа цацаад нэмэлт бас юм. Зарцуулсан л та тий. Тэгээд тэгсэн чинь хүн арай үнтэй ингээд авдггүй баах авахгүй гоохгүй зар.
дар тавьсан чинь. Би гадаа үүдэн дээр бариад гацаа борлоо. Тэгээ баах зайлвал ах нь үүд рүү гараад гарсан. Орхон юм болгож тэгээд би нэг дундаас жоох юм. Бас нэмэх гээд унгах гэдэг. Чи хэдээр зар гэлээ би нэмчихэл гэдэг. Дүүн 45-аар зарж байгаа шүү дээ. Би нэг тавиар гэсэн чинь дэлгүүр аваа. Би Аваа боож аваад гэсэн үг. Аваад л шүү. 50 кагаар. юм мог шорго буугаад. Юу буугаа да? Нэг шонгор буугаад дундаас жоох. Юу босоо. Дундаас 5,000 унах. Шавгар юм хам байна. Үгүй яхаа нааш гэхдээ миний сарнаа штэ. Та чи яасаа яхтар. Нэгээс сэдийг буулгаад. Чигтэйг явуулаа шүү. Зараа дуусчих юм шүү дээ. Зараад зарахгүй өөр яагаад байсан бэ? Ятраа дэйсэн үү? Дүүн гинт сөвдөөдөө. Тэгэл таныг явуулж. Одоо гоё баартер даарч үлдсэн ээ. Баартартах юм. Тий одоо хүнс хүнс. За. Тэгээ би хэллээ баах нь 200 сарнаагаа аваад нь талах юм аваад ороод ир. Дэлгүүрлөө ороод 200 сарнаа шүү нэрээ. Тий. Тэгээ дээрс нэмээд iPhone 18 авчаарай гэж би хэллээ баахыг хэллээ дэлгүүрлөө явуулсан. Тэр чи өнөө нэг сугтаагаар өгдөг юм байна хөөе. Хоёроо эцэг дундаа жоохон сугдааны юу мөө гэж өнөөс фанатаа тань. Суглаа нэг юу хийгээд. Чи тэр боосон шүү дээ. Боосныхаа дунд их тоот нэг би суглаа явуулаа. Үгүй суглаа явуулаа тэгээд хоёулаа өөрсдөө өгөх юм хүмүүст юм. Тийм ээ. Өнөөс жоохон зайлшгүй юу? Зайлшгүй. Тэгээ бид хоёр ч нэг iPhone 15 гээл Nokia өгчөөл. Эвгүй нөхдөд ч тий. Бодлоготой. Ажиг хэцүү байна. Бараг хулгай болоод байна. Тэгээ чимгээр яда бараг утсаа мөнгө хурцээ яа. Уцаах мөнгө хүрсэн. Хүрсэн юм уу шүү? Хүрсэн юм шүү. Ер нь бол хурцөө яалаа. Хүрсэн болчихлоо. За болж зарсан болоо. Шинэ юуны утас чинь 5 сая болсон байж. Тийм үү? Тэр үе юу? Тийм шүү дээ. Тий, ер нь үнэтэй шүү дээ. Тэгээ чамд Мартин амны билегээд өгчөөл бодлоо. Өө яха миний сарнаг зарснаа миний мөнгөөр бэлэг аваад надад Мартаар ирсэн цэцгийг одоо өдөө зарах гэхээр сезонгол болчиход байгаа байхгүй юу? Тэгээ зарчиж. Цэргийн баяр гээл ах зарсан юм шиг байна л да. За баярлалаа аха. Ямар ч зардлаа. Тэгээ нэг санаа үлдсэн байж манай гэрт байж байна одоо яах вэ? Тэрийг хөхөрч өрөөд за тэгээ өөр сав баглаа юм хийгээд тавьчихгүй дуу ширээн дээр. За баярлалаа аха. За. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Яг дараагийн сонсогч байна уу? Арамын дээ. Цаана дуурж байна. Радио унтарсан уу? Унтарчлаа. За шаардлын дарга гамигийн багт орсон. Санаа байна уу? Надтай нийлж хийх юм байна уу? Санаа оноо байна уу? Хийх юм байна уу? Санаа оноо юу? Шууд ороод ирлээ. Тий, ер нь нэг тийм бодож байгаа санаа манаа нэг тийм түүх ярмаар байна гэсэн юм байна уу? За. Юу яах вэ? За байхгүй би өгье. За тэг. За. Та хоёр заяа онлайнаар гадаадаас шүү заяа. Гадаадаас захиалга хийгээд тэгээд аюу том бууйда авсан чинь тэр нэг зураг ирээд тэгээд тэр гадаадын байгууллагатайгаа очиж хэрэлдсэн түүх. Очиж бүр хэрэлдээд гадаадаар хэрэлдээд амар амьдралд ойрхон түүхгүй. Буудангаа салгаж авсан түүх. Салгаж авах юм уу те? За. За ингэс юм уу? Ажлаар л нэг юм за аппликейшнийхаа нэрийг хэлээд яхав те. Тэр захиалгын сайтынх нь ингээл яваад байсан. Тэгээд тэгсэн чинь нэргөө өгчтэй чинь ами ихчний гэртний буудай авчмаар байна. Чи нэг гадаадаас ингээд юм захиалдаг сайт мат байна уу гэл тэгэхээр нөгөө манай ажлынхаа дүүрэн захиалаад байгаа штэ. Тэгээл да чи та буудангаа сонгочих би захиалаад өгье л гэж томорчлоо. Харин тэгэл тэгэл нөгөө хахад юунаас нь сайтнаас нь харж байгаа л нэх гоё цагаан буудан олд хараад тэгэл за тэгээ нэг амтаа харуулаад бэжтэй ийм гоё нэг цагаан буудан байна. Нэгтэй нэг захиалаад өгөөч. За зураг хүргийг явуулчих гэж хэллээ. Тий. Тэгээ явуулахаар нь за үнэн мөнөж гайгүй байна да ихчээ захиалаад өгьегээл захиалаад гэсэн чинь 7 хоногийн дараа ирнэ л гэж байна. Тэгэхээр за ихчдээ байр маараа бэлдэж байгаараа сав суулга займаг нь гаргаараа нилээл том ирэндээ гэл тэр чи хүлээгээд байл. Харин тэгэл зайчлал. Тэгэл нөгөөд чи за ирлээ шүү гээл. Би нөгөө каргороо яваал очлаа. Тэгсэн чинь нэг сонин зураг үрээд ирлээ. Амар залгаад хүүшээ энэ ч юу үрээд ирвэ гэж.
Яасан их чи та бүдэн аваагүй юм уу гэж. Та би бүр хэлсэн та одоо том буудантай очиж на портер мордор төрөөсөлж авч очоо. Наа чи нэлээд том юм байлаа. Ачих баах юм байна. Ачих хүн үнтэй 100 айлаас хүн амтан ачиж мачих зөөж мөх үнтэйгээ аваад хөстөд очоороо гэж гисэн баггүй юу? Харин тийм. Игчтэйгээ нэг жижиг зураг аваад ачаалтай тэр их. Чи одоо ямар цаатаар захиалт юм бол чи нэг үрээ дээрээ чигээр хоёлоо нэг уулзъя гэдэг нэг хоёлоо газар уулзаад тэгээ уулзаад буудан чи хаана гэсэн чи өөдөөс нэг зураг гаргаад ирж байна. Энэ байна. Буудангаа их чинь бариад ирсэн л гээд ахгүй юу? Тэгэхээр гадаа нь фордер доогоо явж байгаа юм байлгүй дээ гэж бодоод ороос уусан чи их чи буудан энэ байл гэдэг болдгоо. Тэгэхээр энд оруулж ирээд тавьсан бахтай хайс чи байдгүй хаанаас чи энэ наа урд юм байна гэж ширээн дээр зураг гэсэн. Наа чи байна ийм хүрээд ирлээ одоо яах вэ их чинь дөө гэж асуулаа. Буруу юм бол явуулт юм шиг байна да яах вэ гэсэн чинь нөгөө аам юм аа аста юу ингэж ярин ийм юм ярих ингэж ярихгүй шүү дээ. Хоёул үзэж таарч үзэж наалтна гэж. Ханаас ингэж уусан. Хятадаас За. ойрхоноор нь очиж хэрэлцэж учирсан. Тэгэл нөгөө газартаа холбогдол юу вэ одоо юу явуулсан та нар ийм үнтэй гэдгсэн чи та нар өөрснөө захиалгаас харж үзэхэд үхээд яа наа чи угаасаа амар үнтэй ханийн зураг гэж хуцдаг. Ханийн зураг. Наа чи ханд өгдөг өлгдөг бодин гэ зураг гэдэг. Хэлбэг та хоёр өөрсдөө буруу арцсан шиг байна. Тийм л юм шиг байлаа. Тэгэл мөнгө явуулаад авчихсан өө хоёлоо очие мочие гэдэг. Одоо бодоогоос хална шүү. За одоо явна гэж. Одоо тэгэл битэр шууд богоон цугуул явсан. Очоод азар ирээн дээр үйдэг юм байна тийм үү? Зүгээр эрээл явна захиалж идэв. Ари тийм ээ. Яаж үтгүү те. Тэгээд ирээн дээр очоод нөгөө газартаа нь очиж хэрэлдээд энэ зураг аамаа гэдэг. Бөө юм болоо. Бөөдөө зураг аав ийм юм өгд юм уу гэдэг өөдөөс нь зургийн шидэд би. Чи нөгөө аам чи харин тийштэй энэ зураг аваач гэдэг буудан gaavыг гэдэг. Чи нөгөө ид маань тэгээд за буудан gaavаа гэж тэгээд шууд лайв хийсэн бит хоёр. Тийм Монголын ард түмэ хараараа энэ ухаалын хөрчдгийг хараараа. Эндээс юу ч үгүй захиал энэ гэдэг. Тэгсэн чи аваа жоохон зөөлрөөд бууд өгсөн. Таймаа хийсэн чи нөгөөдөл чи шаал өөр болцоо гол тэгэл. За буудан gaаваад явна та. Йоо их хятадаар яриад байгаа юм шиг баг. Тэгэл бид тэр ирээнээс цагаан буудангаа чирэл ирсэн юм да. Янзын гой буудангаа ачаал тавьсан юм да. Хилтэй амтаа хэрүүлдэ тэмцэлтэй буудангаа авсан. За болж штэ болж. Сошиалаар яваад байгаа зургнууд санаанд ороод байгаа юм дээ. Загас. Ив юмнууд ирсэн байсан. Тэр шиг юм болж байна те. За ямар ч юм бууд ингэж авчирсан. Баярлаа. За зүгээрээ. За баярлагч. За арай сайхан өнгөрсөн. Арай сайхан өнгөрлөөрэй. За. За эфирийн шоудтаас 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө хэлтийн. Тэгтээ яг тэр сайтаас нь захиалаад буцаагаад ингээд заргалдах юм ч арга байхгүй бэлж шүү дээ. Тийм байна. Тэр чинь энэ тэндээс одоо бүх одоо онлайн дэлгүүрүүд нэгдсэн. Зүгээр л нэгдсэн сайт байхгүй. Тэгэхээр тэр дэлгүүр нь хаанч байдгийг мэддэхгүй. Одоо би энэ 10 юм захиалаа гэдэг 10 өөр газараас захиалаа нэг газар цуглуулад авчиж байгаа учраас заргалдах юм ч арга байхгүй. Тэгээл хөрх юм чимээг байгаа юм билээ шүү дээ. Байна уу? Сая захиалсан шүү дээ. Захиалаад үзсэн чинь 3 ширхэг хоосоос хав ирсэн гэж хэлээ үсттэй. Биеийн тос, би скрап тэгээд нэг нь юучлээ дээ нэг юм гойжуулагч гэлээ нэг юм 3 юу байсан аахгүй юу. Тэгэхээр дотроо одоо биеийн тос мостойгоо ирэх юм байна да гэж бодвол ингээд захиалсан чинь 3 ширхэг хоосоос хав ирсэн. Дөөс хав байсан юм шүү дээ. Харин тийм л юм шиг байгаа. Тэгсэн чинь гадна талаа наадаг бичигтэй гэж ирсэн юм байна. Тэгээд та дотор нь юм байгааг бодсон. Яг үнэ. Тэгж л ойлгосон. Тэгэхээр тэрийг юу н сайн л үзэж харахгүй байхгүй бол зураг байх уу юу байх уу гэд мэддэхгүй айгу хэцүү юм бил шүү. Тийм байна те. За эфирийн шоудтаас 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй. Нэг ийм гэр ах хөө нэг аяга маяга захиасан чинь жоохон юмнууд ингээд ирсэн яваад байсан юм зү. Харин тийм биш. Зарим тэр нөгөө инээдтэй ширээ захиасан ширээ нэг юм хүүхдийн ширээч байна. Харин барбины ширээ мэрээ ирсэн ч ашиг байсан шүү дээ. Тэгээ сайн л үзэж харахгүй бол тэр ч бас барьцгүй мөлий буцаага заргалдаад хаашаа ч явуулахыг хэцүү юм шиг үлээ. За дараагаас асууж. Байна уу? Үй арай минь. Ой орой минь дээ. Анги дарганаар төрлөө. Ёо хаалгач балбаж болсон. Буулгана. Ямар уддсан байж та анги дарга байха боллоо ш бараг. Юу яриад байгаа утц завгүй ахт чи би 117 долгод орж ирсэн. Тийм амар уусан шүү гээ. Яг үннөө. Батлуураа би скриншотаа харуулна чавраа. За тэг. За чанцаагийн багт орсон. За nice. За сэдвийн санаа байна уу? Түүхий. Ярмаар хоёр ямар байна? Бит хоёр уу? Яах уу? Яас. Эхний чанцаагийн хайр гадагшаа явах гээд чанцаа хайр илчилж чадаагүй араас нь
Онгоцны буудлын руу. Араас чин тэрэлгүй их ч нэгэд болж өрсөн. Ямаасандаа Тэгээ өчлөө. та хоёр яах намайг дэмжих Хайрт мэ нөөрөө таслаа гараа явжлаа. Эргэж буудурсаараа. Мэдгүй яах юм. Тэгээд яах юм. Битэр яах нийлж явах юм уу шантарч. Чи өмнөөс тийм л юм шиг уйлж мэж дуулах юм шүү би. чи сүүрэх юм Би болов. эсвэл тэр намайг хоёр тэр онгоцны нөгөө нисгосны буудлал руу оруулах юм шүү нөгөө хамгаалагчтай зодтолцож Тэгэх юм болов. Тэгвэл илүү сонирхолтой. Багаас битүү марч агаар авчлаа шүү дээ. Бана. Йоо. Тийм дуурайраад салгаж гаштай бацчихж өө ёо гэж. Яа онгоцны буудлаас ир өөрөө. Хажууд хөвтчихсэн юм шиг сонсогдсон. Ой ингэ босоод ирчихвэл гэж бодлоо шүү дээ. Буудлаас яа гэчээр алга болчихвоо. Онгоцны буудлын руу араас нь очие. За. Нөгөөт нь нисэх гээд байгаа юм байна тий. Тэгэхээр хоёр араас нь хөөх юм бэ. Гадаад руу явах гээд наад хоёр чинь ингээ үерхэж байгаа салцсан байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь чанцааг одоо нөгөө залуу чанцаад амар хайртайсан чанцаа хайртай маятай гэж хэлэхгүй байсан чинь нөгөө тийм ингээ өөрт нь хайргүй мэн гэж бодоод ингээ гадаад руу явах гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь чанцаа ингээ хайртай гэдгийг хэлж амжаагүй. За. Тэгээд дараас нь Хожимцоо гарах юм уу? Наад ямар юм болохоор миний бодит амьдралтай төстэй дүү. За одоо бодит амьдралаа нийлээд ярьж таг. Тэгээд одоо яах юм? Тэр залуутай нь уулзуулах юм уу нэрийг огт уулзуулахгүй юм уу? уулзуулна. Онгоцын яаж зогсоох юм болж байна. За эхлэе. Би бадмаа гэх гэжтэй. Болдог. Бадмаа тарьд болгож штэ. Болдоо гэдэгтэй нэр аюу гой залуу байдаг байхгүй. Тэгээд та битэр чинь нэг хэсэг үерхэж хагаад тэгээ би ч нэг юм жоохон дуугүй төрлийн хүн учраас л ингээл дандаа хайртай гэл би нэг л өдөр хилэндэ гэж би бодоол явууддаг гэсэн. Тэгэл маань битэр чинь 3 жил үерхээл тэгэл 4 жил рүү орох болсон чинь гадагшаага сурна мурна гэсэн тиймэрхүү яриа гараад тэгээ би тэр үед бас хайртай гэдэг хилэндэ гэж бодоол суугаадсэн. 3 жил бодчихдаг нас. Тэгээ бодоол гэсэн. Тэгээ бодож байгаа би яг хайртай гэдгийг хэлье гэж бодсон чинь гинт би юу ингээд явахаар олчлоо чи ингээд ядад ингээ хайргүй юм шиг байна да. Тэгээ би тэр үед нь хайртай гэдэг уган би зогсоо гэж бодсон байхгүй юу. Даанч би тэр үед бас хэлэх гэсэн чинь ингээд хэлж чадахгүй гоцсон байхгүй юу. Яасан ч үлээ гиз мэд өвдөөчлөө 0 явцсан байх хооронд алга болчихсон байхгүй. Тэгээ тэгсэн чинь оо за тэгээ яах вэ? Энэ хажууд чинь нэг хүүгээс огсоол байгаа юм байна. Нэр нэг хүн байгаа шүү гэхгүй. Тэгэл нөгөөд чинь за чи надад хайргүй ч юм байна. Би л ганцаархнаа хайртай байна гэд. Тэгээ ер нь одоо явах гэж юм хоёлаа салъя да гэж явсан чинь нөгөө чанцаа чи өөлж унжаад дад дээр ирээд ангийн даргаа хоёлаа ирсэн. Би тэрэнд хайртай байснаа хэлж амжсангүй. Тэгээд нөгөөд чинь шууд ингээд гинт шоконд ортол ингээд хэлсэн болохоор би хариуч хэлж чадаагүй явах гээд байна одоо яах вэ? 3 жилийн нөгөө ч шоконд ороод 3 жил наа чи шокроогүй яваад байна шүү. Би 4 жилдээ яг хэлэн гэж бодчихсон байхгүй юу? Тэгэхээр шоконд орчихгүй юу? Тийм. Тэгээд онгоцны буудлал руу би ам их чинь хин юу ангийн даргаагаа аваад би бас алгалаа явж байгаа юм. Тэгэж штэ хамаалагч нартай зодтолтой штэ. Тэгээ би чинь плед байхгүй манай хүн эдийн бүр ингээд дотгошоо ороо явцсан. Тийм үү. Тэгээд би хэлж байгаа хоёр тишээ хараад за та хоёрт найдлаа шүү гэл. Тэнгүүд хоёр ихч бас хөөхөө юм чим. Тэр үедээс ихч нар юу бөхөр хичээлдэг гэсэн ихч нар. Бөхөр хичээлэн тэгээ дээрэс нь ихч нөгөө нисгтэр таньдаг хүн байна юм байна шүү. Тэгэл ойролцож тэр гооч. За минаас туслаараа одоо тэр нөгөө нэг зарладаг юм байдаг шүү. Юу үлээ. Тэрүүгээр нөгөө нэг буцаагаад өөзөл рүү би гүйж байгаа. Заггүй ачаанаас нь 20 бодис илэрсэн гэдэг дуучих. Ямар амар юм бэ? Та шалган дээр ирнүүгээ наадхад дуудчих хин гэдгийг би болдог гэсэн. Болдог дууд. Гүйж авч байхдаа дундаа бүдэр тундумнаа. Тэгсэн. Яг ийм л юм болно. Явж ороод нөгөөт хийж ингээд би үйлчлэр юун дуудах гэсэн чинь нөгөө хүмүүс чинь дуудуулахгүй юу яриад амаараа гадны хүн оруулахгүй гэл гэсэн чинь аами нааша ороод ир гэлээ аами орж ирээд хэлж байгаа байхгүй. Үгүй наа чин болохгүй наа чин ачаанд нь ингээд 20 юм хийцэн байгаа чи та нар мэдэхгүй наадгаа шалгахгүй болохгүй та нар яаж ингээд оруулж байгаа уу зүрч наадгаа буулгаж ирээд босоогийн нэр сүр нисгэж болохгүй гэлээс. Тэгэхэр ч ойлгомжтой шууд зогсон шүү дээ. Тийм тэгэл нөгөөт чинь баримтаас гаргаад ирж байгаа. Би тэр хооронд нь уйлсаар л байсан. Ерөөсө зүгээр яг далаа болцсон. Тэгээ нүд хавдцсан. Болдоо бүр хөөх юм нь уучраа олохгүй ингээл сандарсан юм л гарч ирж байгаа юм. Тийм болдоог ингээд шалан дээр дартсан байсан цагдаа нар. Айгу амар да. Манай хоёр ихч хоёр талд нь чи босооч гэж загинж маганаад. Тэгээ би чи хүүхдийг яаж байгаа юм чи хүүхдээ хамаг юм аваа явуулчлаа антар гэдгсэн чи юу яриад байгаа юм би хулгай мулгай хийгээгүй нэ тэр гэдсэн чи өстө хүүхдээ хамаг байсан үнд идэлхийг аваа явцсан байна антар гэж мгөө битэр. Гайхалж зүрх нь улгаалж тэр зүрх байхгүй юу? Би хиний юуг авч явсан юм болсыг цансаа өөлжсэн аа таашаа хараад өөлж байгаа хгүй. Тэгсэн эргэж харахтаа цэцэгтэй урд нь сүгдээс уусаа би сонсох хайртай битгий яа. Оо болаа. Йоо би тэрүүгээр нэг бодогчод ингэх байсан юм миний дээ. Ер нь баг хүчээр нэг залуутай суух гэдэг юм биш нөгөөдгөө зугтах гэдэг чи би хоёр ихчээр ямар ингээд даруулж юу яа чи их чинь хар даруулчих. Пассвортын дээр нь ахиж гарахгүй. Хэсэгтэй л энэ дээр байна уу? Нөгөөдгөө шууд
шилбэрүүн үсгэж цэцгийг аваач чи. Цэцгийг Энэ хүүхэлдэл зодоод байсан шүү. Би бол яагаад ч би зүгээр пассвортыг барьсан хард аруулах гэж үжижсэн. Үндэ надад хайргүй байсан. Аймаг ч бүр толгойн даашаар доош дарчаад хүүхдийг авч явсан үгчий гэдэг. Энэ аамыг чар миний юм хулгайлцсан гэ буруу ойлгоцсон байсан байлээ. Би яхав нөгөө жоохон уйлаад хэлцээх зүрх гэж хэлж чадахгүй гацсан чи зүрх хулгайлсан гэдэг хамгийн би хулгайлцсан гэ тийм тэгээд л зодоодсэн юм байлээ л дээ. Хэвээ миний дүүгээ хамаг үнтэй цайд юм хулгайлцсан бай гаргаж үг хулгайлцаа. Наа хөшрийн залуугаа зүгээр амар загнаадсэн чи үндэ өгөл үсэн байлээ. Энийг хар дармаар гэл тэргээр юм Одоо тэр залуу одоо өнгөрч Тэгэл нөгөө чамцаач ингээл сүгдөө суусан юугаа тэгээ өгөв. би баг эр хүн юм аа. Тэгээ орхиоч морхиоч гэл ингээл уйлаад гойж байгаа байхгүй. Тэгсэн чи нөгөө энэ залуу одоо гуруулаг үзий ядаад яаж үлдээ. Нөгөө залуу яасан. Нөгөө залуу очиж тэрвэр заваад би чамд байж Хамаг. би яваа байлаа байлаа. Бодит амьдрал дээр гуруулаг. Дараава яана. Ингээ хоёр их шагшуурга бариад дуулж эхэлсэн. Араас чин тэрэлгүй. Энэ залуу марг бүр ямар мэдрэл гурав хүүхэдтэй оролцсон. Байж байгаа нээс нь энэ хоёр. Яг адилхан гур. За бойл. Энэ залуу яг Амар сагандаа жаргачихлаа штэ. жаргасан уу? Болж За яамаа та яамаа. Ми дахиад ийш тийш явах гээд үлээлээрээ за. За. Их чи нөгөө юугийн сунгах чи харын сунгах чи. Ийш тийш гарах ямар ч. Болтоо дахиад явах гээд биш саяных батаа штэ. Болтоо явах гээд бас хэлээр авчаалаа. Бас юу бата болдоо гарч ирээд байгаа юм. Манай хүмүүс жаарны хүнтэй. Аа тийм. За яста самарлаа гэдэг шиг. Нэг төрийн маань газар руу чулуудаж гарч шүү. Нэг залууг онгосоос нь буулгаж ээж уйлж иж сарнаа барьчаад. Биш хэдүүлээ хажуу талынх дээр батаа явж байгаа юм байна шүү дээ. Хажуу Батаг буулга. Одоо батаг буулга. Амар юм бэ. Болтог дууя. Бараг бүлгэм юм уу ээ шиг танхаа. Юу захиалгаар онгосоос хүн буулгана. Ямар амар юм бэ. Онгосоос хүн зогсоно. Реклам яг тийм байх юм шүү. Ардаас нь хөхрөөл. Онгоцоос Юу буулга. за баярлаа. Баярлалаа ариг сайхан. За Ариг сайхан өнгөлөө. За. Гэтэ яг бодит амьдралд мэдүү тэр залуу уул чамаг самаас зүхтаах юм байна. Би тэрийг хараад айх юм байна. тийш Ямар дээ. юм да. Онгосноос чирээ буугаад ирж байгаа Тий юм. ядаж хаад одоо бодъё л да гадагшаа явах чад гинт тий одоо хард хамчууд ямар нэг юм хийц май ингүүл би л баг тэр үед ухаалтаа болчихно. Юу тэргүй амтаа үз. За Андрaalчаа танилцуулъя. Wellness за Wellbe Shop-оос Wellbe Shop цэг юм байна. Wellness-ийг Wellbe Shop-оос. За Wellbe Shop цэг юм байна. Сайтыг хэрэглэгчдэд одоо танилцуулах гэж байгаа юм тийм ээ. 25-аас 50 насны хүмүүст бүгдэнд нь одоо танилцуулгыг хүргье. Энэ яа гэм бэ гэдгсэн чинь уран юу ингэж гэсэн чи их олон утгатай гинэ. Эрүүл байх нь wellness, гоо сайхан байх нь wellness, сайхан хайртай байх нь wellness, тиймээс wellness буюу wellness-ийг Wellbe Shop-оос буюу таны сэтгэлд хангалуун амьдралын хэм маяг зориулан ажиллаж байгаа юм. Тэгэхээр эднийгс одоо эрүүл байх, гоо сайхны бүтээгдэхүүн маш олон зүйлийг авч болох нь. За эрүүлж өвдгөөс сэргийлэн гоо сайхантай сайхан чигээр хадгалах, гялалцсан эрүүл хүстэй байх. Сонголттой байна. За тэгээ www.wellbe shop MNS сайтаас албан ёсоор үс арчилгааны одоо Wella Londo гэдэг чинь тийм энэ брэндүүдийн оруулж ирдгүүдийг ингээд Монголд оруулж ирд юм байна л да. Тэгэхээр чанартай урт хугацаанд туршигдсан албан ёсны эрхтэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр хүссэн газраа хүргүүлээд авах боломжтой Монгол улсын хаанч QR уншуулад орж болох юм билэ. За тэгээ бүтээгдэхүүний одоо жишээнээс нь үзүүлэх юм бол маш олон төрлийн бүтээгдэхүүн бид билээ. Би тэр нэг юу лээ энэ дээр нэг дээр энэ сайт руу нэг орж үзсэн санагдаад манай найз нэг маань ингээд маш олон төрлийн байт юм лээ. Одоо жишээ нь одоо үсний тос байна. Тэгээд үсний ашигтай бактери гэдэг энэ үстэй холбоотой бүхэл юм байгаа дөө. Тэгэхээр тэндээс нь ороод бас сонгоод ингээд аваарай. За тэгэхээр холбогдох утасны дугаар нь 7711 7171 7711 7171 гэсэн дугаар байна. За тэгээд түрүүнд дурдсан те www.wellbe shop гэсэн сайт руу ороод мэдээлэл авч болох юм. За wellness-ийг Wellbe Shop-оос Wellbe Shop цэгийн хамтран ажиллаа. Баярлалаа. Яг дараагийн сонсогчийг авъя. Байна уу? Байна уу минь? За ямар нэвтрэл ороод ирчээ. 225 гээд нэвтрүүлэлд орж ирлээ та. За Спикерээр ярьж гэнэ үү? спикер режина. За болоорой. болуулаарай. Нөгөө яриа чинь цаас сонсогдож байна. За байна. За хочоо хэлээрэй. Орны Хурууны лент гэсэн үү?
Тэр маань явчлаа. 3-ны лент маань явжлаа. Нэвтрүүлгийн цаг ч өндөрлж байна. Мэдгүй яг юу хэлэх гэж байсан бэ? Бисээ 3-ны лент л гэж сонслоо. Би болохоор мэдгүй Хегер хэлсэн үг хэлэх шиг л болсон шүү дээ. Тэгэл дуусчих шүү дээ. Энэ чи дээр нэг түүхэн дээр нэг амар заяа үзэх арга байна уу? Тэгээ цаныхыг бол хүчээр л аваа суучлаа даа. Тэглээ баг хүчээр аваа суучлаа. Уг надад хайртай л гэсэн чинь залуу. Сүүлрүүгээ жоохон хайргуул болчих шиг боллоо. Одоо ч хайрг болсон да хоёр их чинь самраа дууслаа гинэ. Ачаалаа өгч тэгсэн мэн. Чагийн эсвэл Аами ажиллаа тастаад гадуур тэн гинэ түүхэн. Хоёул дараа нэг ийм түүх зохиомор юм биш те. Хамт тэний. Тэгээ хоёул хамт бутах. Оройны 4 эфирийг дөрүүлээ. Мөрөөдөл шүү дээ. Тэр өдрийн цагаар уулзах мөрөөдөлтэй шүү дээ. Ажлын өдөр. Бас гадуур мадуур явж үзмэр л шүү дээ тий. Тэгээд ажиллаа хайжаагаад хоёулаа гадуур нэг жоохон 4 эфирээ анаад тэгэл хөөрхөн маргаашнаас нь ажиллах болох байх л та. Гэхдээ та яага аних гээд байгаа. Зүгээр л хоёулаа өдрийн цагаар гаръя л даа гоё. Тийм үү. Ажиллаа таслах гээд байгаа юм шүү. Ажлын цаг гэсэн юм шүү. Тийш дээ. Тэгэхээр хоёулаа ажилгүй л болно шүү дээ тий. Гайгүй хоо хоёулаа юу ачил та. Хальтраад унцсан гэл хэлчихэл. Хоёулаа юу? Худлаа. Тийм амар. Тэгээ чи дэрэг орлох хүмүүс нь өстэй л гоогоозуулах байлгүй. За баярлалаа өнөөдөр хамт оролцсон, хамт та байсан сонсогчдоо энэ дөрөв нэвтрүүлэг өндөрлөл студид төлөв чанцан Амийн найруулагчаар өндрөхнөр ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар эрүүл залуу амьдарцгаар Live TV брендийн өвлөнцөө мөн Wellness-ийг Wilbe Shop-оос Wilbe Shop цэгийн мэн хамтран ажиллалаа. Урагшлуулсан шар шуун нэвтрүүлгээ хүлээн авсан сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.